байгууллага үүсгэх. Амжилт Цэком гэж нэвтэрч ороод бүртгүүлэх товчон дээр дарна. Ажилтан болон байгууллага гэсэн сонголтоос байгууллагыг сонгоно. Байгууллагын нэрийг оруулж өгнө. Байгууллагын регистрийн дугаарыг оруулж өгнө. Домейн нэрээр байгууллагын нэрийг жижигээр латинаар бичиж өгөх болно. Админ удирдлагын мэдээллийг оруулж өгнө. Админ удирдлагын регистрийн дугаарыг оруулж өгнө. Төрсөн он сар өдрийг оруулж өгнө. Хүйсийг тодорхойлж өгнө. Утасны дугаарыг оруулж өгнө. Цахим хаягийг бүртгэж өгнө. Нэвтрэх нэр болон нууц цугийг оруулж өгнө. Ард нь заавал тун утга оруулж өгнө. Талбарыг бүглэж дууссан бол бүртгүүлэх товчон дээр дарна. Амжилттай хадгалагдлаа. Одоо саяны нэвтрэх нэр нууц цугаараа нэвтэрч орно. За, байгууллага шинээр үслээ.